Тэр зүгээр л алдартай болохыг мөрөөддөггүй байсан. Тэр домог болохыг хүсдэг байлаа. Тэгэд яасан бэ гэж юу? Тэр чадсан. Тэр домог болсон. Түүний жинхэнэ нэрийг Фарах бул Сара гэдэг. 1946 оны 9 сарын 5-нд Занзибар буюу одоогийн Танзани улсад төрсөн. Түүний аав Боми бул Сара Английн дээд шүүхэд нэгтлэн модогч байсан бөгөөд орлого сайтай байсан учраас түүний гэр бүл боломжийн амьдралтай байлаа. Фарахыг 6 настай байхад нь охин дүү Кашмиран төрсөн. Харин түүний ээж Жэр гэрийн ажил хийж 2 хүүхдээ өсгөх ажилд өөрийгөө бүрэн зориулжээ. Түүний нэрний утгын хувьд фарси хэлээр аз жаргалтай гэсэн утгатай үг. Фарах хүмүүсийн хайрыг татхаас аргагүй өхөрдөм, сэтгэл татам нэмсгэлдэг хүүхэд байсан гэдэг. Тийм ч учраас Фарахыг 1 настай байхад нь нэгэн уралдаанд түүний зургийг илгээсэн нь төрүүлж шагнал өртөж байжээ. Түүний эцэг эх нь Фарсис буюу 3500 жилийн түүхтэй эртний Персийн уламжлалт шашин шүтдэг байсан учраас бяцхан Фарахыг энэ шашныхаа уламжлалыг дагаж хүмүүжүүлсэн. Фарах хүүхэд байхаас л маш сониуч зантай хүүхэд байж барууны соёлыг сонирхон судалж хөгжмийг сонсдог байлаа. Түүнийг 7 настай байхад нь эцэг эх нь түүнийг Гиген Петрийн дотор байранд оруулсан. Ийм бага наснаасаа эцэг эхээсээ хол амьдарч эхэлсэн учраас өөрт тулгарсан бэрхшээлээ ойр дотныхонтойгоо хуваалцахыг хүсдэггүй байлаа. Тэр өөрийгөө маш эрт хэрсүү суусан хүүхэд байсан. Эцэг эх маань дотор байр надад сайнаар нөлөөлнө гэж бодож байсан. Одоо эргээд харахад тэр үе үнэхээр гайхалтай цаг үе байж яаж өөрийгөө халамжлахыг бас хариуцлага хүлээж сурсан гэж хожим ярьжээ. Фредди олон зүйлийг сонирхдог, оролддог хүүхэд байлаа. Теннис, хоккей, боксоор хичээлж бас нэлээдгүй сайн зурдаг байсан гэдэг. 12 настайдаа сургуулийнхаа ширээний теннисний аварга болж байжээ. Гэхдээ түүний хамгийн дуртай зүйл нь хөгжим байсан. Илүү тодорхойгоор бол дуулах нь түүний гол мөрөөдөл байв. Тиймээс ч сургуулийнхаа найрал дунд ихээхэн цаг зарцуулдаг болсон. Түүний дуулах авьяастайг мэдсэн сургуулийн захирал нь хүртэл түүнийг төгөлдөр хуурын дууланд явуулахыг эцэг эхэд нь зөвлөж тэрч бүхэл дуулангийнхан төлбөрийг төлөхөд нь хүртэл тусалж байсан гэдэг. Ингээд Фарахын хувьд хөгжим энгийн хобби гэхээс илүү амьдралынхаа нэг хэсэг болжээ. Фарах хүүхэд байхаас л өрмөц авьяастай сэргэлэн хүү байсан ч өдөр тутмын амьдралдаа маш бүрэг ичимхий хүүхэд байв. Түүний багын найз Фаран Гираны дурсахтаа тэр маш дотгошоо хүүхэд байсан. Гэхдээ тэр хүсвэл аль алигч шиг л хошигнох чадвартай байсан. Тэр ганцаардвал нэгэн байсан ч төгөлдөр хур тоглож байхдаа эсвэл урлагийн сургуульд сурч байхдаа хамгийн их аз жаргалтай харагддаг байсан гэж ярьжээ. Түүний барууны хөгжимд дурлах нь цаг хугацаа өнгөрөх тусам ихсэж төгөлдөр хураас гадна гитаар оролдож эхэлсэн. 12 настай Фарахын хувьд рок-н-роллыг сонирхох болжээ. Тиймээс сургуулийнхаа хүрээнд Hectex нэртэй хамтлаг байгуулсан. Энэ хамтлагт байсан хүү хожим ярихдаа тэр юу ч тоглож чадна. Радиогоор явсан хөгжмийг ганц удаа сонсоод л дагаад тоглодог байсан. Хамтлагаасаа гадна барууны сонгодог хөгжмийн хамтлагийн гишүүн хүртэл байсан гэж ярьжээ. Фарах хамтлагийн гоцлол дуучин гитарчин байлаа. Гэхдээ тэдний хямд хөгжмийн дууралт нь муу байсан ч үүндээ тэд огтхон жижиж зовдөггүй байв. Учир нь тэдний гол зорилго нь охтуудын дунд алдартай байх явдал. Энэ энэч биелсэн. Сурагчдын дунд Фарах үнэхээр алдартай болж эхэлсэн байдаг. Буржгар ус, нарийн зангаа, бариу өмд, шовх гутлаар гангарсан хөвгүүд байлаа. Тэд сургуулийнхаа бүхий л үйл ажиллагаанд оролцсон. Бүрэг ичимхий, чимээгүй байсан Фарах хүү тайзан дээр гарахаараа галзуу мэтэл аашилж, ур чадвараараа бишрүүлж эхэлсэн. Түүнийг байгаагүй бол Hectex хамтлаг нутгийнхаа дунд тийм их нэр хүндтэй хамтлаг болж чадахгүй байсан гэдэг. Хэдийгээр тэр төрөлхийн авьяас чадвартай байсан ч хөгжмийн нот сурах нь түүний хувьд тийм жамар зүйл байсангүй. Гэсэн ч бүхэл чөлөө цагаа өөрийгөө хөгжүүлэх, шин дуунууд бичгэд зориулдаг байлаа. Энэ үедээ тэр англиар ярьдаг найзуудтай өөрийнхөө нэрийг дуудахад хэлбэр болгохын тулд Фредди гэж дуудуулж эхэлсэн. Ингээд улмаар урлагийн амьдрал нь амжилттай болж эхэлсэн ч Фредди сурагчийн хувьд тэмд сайн сурагч байсангүй. Энэ талаар тэр хожим хэлэхдээ сургуулийн багш болон сурагчид намайг маш их гоожилдог байсан. Сурагчийн хувьд миний амьдрал тэмд сайхан байгаагүй гэж ярьжээ. Үүнээс гадна түүний шүднээс болж үе тэнгийнх нь дээрлэгдэг байлаа. Түүний үүдэн дөрвөн шүдэн үнэхээр л том байсан бөгөөд цаг өнгөрөх тусам бусад шүднүүдийг нь шахаж ургасаар байсан. Үүнээс болж хүүхдүүд түүнд Баки гэдэг хочигч байнга шоолдог байжээ. Харамсалтай нь энэ хочин түүнийг насан туршид дагалдан явсан билээ. Фредди үүдэн шүдээ нуух гэж байнга дээд урууллаа татдаг зуршилтай болчихсон. Шүдээ нуухын тулд дууж байхдаа микрофоноороо амаа таглахыг хичээнэ. Аль болох бага инээхийг хичээж амаа гараараа тагладаг байв. Ер нь энэ ч учраас шүдний хэсэгтээ анхаарал татахгүй тулд сахал ургуулсан нь хожим түүний гол стил нь болсон байдаг.
Хэдийгээр мэс заслын аргаар шүдээг нь янзалж болно гэсэн ч дуулах цар хүрээнд нь нөлөөлнө гэж үзээд энэ хэвээрээ үлдсэн байдаг. Үүндээ бол энэ том дөрвөн шүд нь түүний амны хөндий тагнаа эсгийг томруулж илүү өргөн хүрээнд чанга дуулах боломжийг олгосон гэж ч үздэг. Гэхдээ хожим алдартай болсныхаа дараа тэр энэ бүхнийг хүлээн зөвшөөрч инээмсэглэлээ нуухгүй байхаар шийдсэн байдаг. Ирээдүйн од маань ахлах сургуулийнхаа төгсөлтийн шалгалтанда тэнцсэнгүй. Улмаар 16 наснда эцэг эхтэрээ буцаж ирсэн боловч тэр үед төрлөх Занзибар дахь амьдрал нь эрс өөрчлөгдсөн байлаа. Орон нутагт нь олон нийтийн бослог гарч эхлэв. Энэ итгэхийн орсон суугчид тэр дотроо Булсарагийн гэр бүл Занзибараас гарахаар шийдсэн. Ингээд тэд Англи руу цаашилж баруун Мидлсекст байшин худалдаж аваад амьдралаа сэргийн босгож эхэлсэн байна. Фредигийн хувьд Британий өсвөр насны хүүхдүүдээс тэс өөр байлаа. Хуучин амьдралаас шинэ ертөнцтэй танилцж, шинэ үснээ засалд уранхай жинсэн өмд өмсч эхэлжээ. Энэ шинэ дүр төрхөнч түүнд таалагдж байлаа. Фреди шинэ найзуудын хүрээлэл бий болгож, шөнийн цэнгэний газруудаар явж эхэлсэн нь эцэг эхийнх нь дургуцлыг хүргэж байсан. Фредигийн эцэг эхийнх нь бодлоор түүнийг илүү ирээдүйтэй мэрэгжил эзэмшиж, тогтвортой амьдрах ёстой гэж үзэж байсан ч Фреди зөрүүдлэн татгалзжээ. Тэр хуульж мэхлэн бодогч байхыг хүссэнгүй. Харин урлагийн амьдралыг илүүдүүлсэн. Эцэст нь эцэг эх нь буулт хийснээр Фреди урлагийн чиглэлээр 2 жилийн курст суралцж эхэлсэн байна. Ингээд диплом авсны дараа урлагийн сургуулийн график дизайны чиглэлээр үргэлжлүүлэн суралцав. Фредди Меркури дуучин Жими Хендриксийг шүтэн биширдэг байсан бөгөөд түүний бүтээлүүд маш их урам зориг өгдөг байсан гэдэг. Коллежид байхдаа тэр Дэвид Бовитэй уулзсан. Дэвид Бовиг түүний коллеж дээр тоглолтоор ирэхэд нь тоног төхөөрөмжөөр нь тусалж тайз гэх мэт зүйлийг нь засаж өгсөн байна. Харин Дэвидийн хувьд Фредийг анзаарахгүй байж чадаагүй. Тиймээс ч тэд хожим хэд хэдэн бүтээл дээр хамтарч ажилласан байдаг. Сургуулаа төгсөөд Фредди Лондонд байр хөсөлж тусдаа амьдрах болов. Фредди амьдрахын тулд ажил хийж амьдралаа залгуулах шаардлагатай тулгарсан. Гэхдээ тэр хөгжмөө орхисонгүй. Блюз чиглэлээр уран бүтээл хийдэг Ibex нэртэй хамтлагт орсон. Гэвч удалгүй хамтлагаас гарч Оксфордын Sour Milk-Sea нэртэй хамтлагт орсон боловч мөн л удалгүй хамтлагаасаа гарсан. Дараа нь хуучин өрөөний хамтрагч байсан Tim Staffel-тай уулзсан. Tim тухайн үед Smile нэртэй хамтлагийн гитарчин байж, гэтэл хувийн шалтгааны улмаас Tim хамтлагаасаа гарах болж түүний оронд Фредди хамтлагт оржээ. Фреддигийн Европсын зан авир, хошин зан араншин нь хамтлагийн гишүүн Brian May болон Roger Taylor нарт ихээхэн таалагдсан гэдэг. Ингээд хэсэг хугацаа өнгөрлөө. Хамтлаг төдийлөн амжилтанд хүрч чадаагүй ч гэсэн Фредди өөрийн манлайлалаа маш хурдан олж авч чадсан. Түүнд хамтлагийн нэр таалагдаагүй учраас өөрийн бодсон Queen гэдэг нэрийг өгөв. Гэсэн ч тэд хангалттай мөнгө олж чадахгүй л байлаа. Тиймээс Фредди ажлынхаа хажуугаар Английн нисэх буудалд цагаар ажиллаж эхэлсэн. Ингээд хамтлаг баг багаар хүчээ авч 1971 онд нэгэн тоглолтод оролцсон нь хүмүүсийн анхаарлыг татав. Дараа нь гитарчин John Deacon хамтлагт нэгдсэн. Энэ үед Фредди өөрийн амьдралынхаа салшгүй хэсэг болсон Mary Austin-тай танилцжээ. Mary загварын нэрийн дэлгүүрт ажилладаг байсан бөгөөд Brian May тэднийг танилцуулсан байдаг. Mary-гийн хувьд Фредди шиг найзууд хизээч байгаагүй учраас түүнд маш сонирхолтой санагджээ. Mary энэ талаар ярихдаа тэр маш хачин этгээд зан авиртайч өөртөө итгэлтэй байдал нь таалагдсан гэж ярьжээ. 5 сарын дараа тэд хамт амьдрах болж орлого багтаа байсан болохоор жижигхэн өрөө төрөсөлж амьдардаг болсон. Хамтлагийн ихэнх дуунуудыг Фредди зохиодог байлаа. Тэр маш хачирхалтай аргуудаар дуугаа зохиодог байжээ. Төгөлдөр хуурн яг орных нь хажууд байдаг байсан бөгөөд онгод нь орсон үедээ орноосоо босохгүйгээр гараа сунгаад зүүдэндээ зохиосон дуугаа тоглодог байсан гэдэг. Тэдэнд дуу бичүүлэх студ байгаагүй учраас Brian May-гийн найз тэдэнд тусалжээ. Гэхдээ зөвхөн бичлэггүй зав зайтай үед нь л дуугаа бичүүлдэг байв. Фредди энэ хүртэл Булсараа нэрээрээ явдаг байсан бөгөөд 1973 онд л нэрээ Фредди Меркури болгон албан ёсоор өөрчилсөн. Олон жилийн хөдөлмөр эцэст нь үр дүнгээ өгч Queen хамтлаг Trident нэртэй студидтэй хамтарч ажиллах гэрээ байгуулж чаджээ. Тэдний гаргасан анхны альбом болох Queen цомог гайхалтай амжилтыг үзүүлээгүйч тэдний хөгжмийн тавцанд гаргаж ирсэн гэж хэлж болно. Дараа нь тэд хотуудаар аялан тоглолт хийж Британий үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан. Үзэгчид зөвхөн Фреддигийн дуу хоолойг биш, тайзан дээрх хачин этгээд өвөрмөц үйлдэлүүдийг нь ч сонирхдог байлаа. Улмаар 1 жилийн дараа тэд Queen 2 цомгоо бичүүлсэн. Энэ цомог баллад, pop, metal, blues, rock гэд олон төрлийн жанрыг шингээсэн цомог байсан бөгөөд үзэгчдийн анхаарлыг татахгүй байхын аргагүй байлаа. Гэхдээ хамтлагийн 3 дахь цомог болох Sheer Heart Attack нэртэй цомог нь тэдэнд зохих нэр алдрыг авчирсан. Бариу өмд, балетих шиг гутал, хачин этгээд үс засалт нь тухайн үеийн бусад хамтлагуудаас ялгарч залуусыг байлдан дагуулж эхэлжээ. Фредди хизээч тайзан дээр микрофоны ард номхон зогсоод дуулдаггүй байлаа.
микрофоноо барьж бүжиглэх, заримдаа бүр таяг метал ашигладаг байсан. Энэ нь ч түүний онцгой имиж болж өгч чадсан. Тэд боломжийн амжилт гаргасан ч хамтлагийн гишүүд харьцангуй ядуу хэврээл байлаа. Учир нь Trident-тэй байгуулсан хуужин гэрээ бага төлбөртэй байсан. Гэхдээ эцэст нь тэд гэрээгээ цуцалж шинэ менежертэй болсноос гадна Элтон Джонтой хамтарч ажиллах болсон ол зорхууштай явдал байлаа. Ингээд 1975 онд гаргасан Night at the Opera цомог нь тэднийг жинхэнэ суперод болох замыг нь нээж өгсөн билээ. Энэ альбомыг Bohemian Rhapsody дуугаар нь бүхэн мэдэх байх. 6 минутын урт рок болон дуурин дууны холимог энэ дуу одоо ч сонсогчдоо нэмсээр байгаа билээ. Британий чартуудын эхний байруудыг тогтмол эзлэх болж Америкт ч гэсэн эхний 10 дахь багтах болов. Дараа нь 1976, 78, 80 онуудад шин цомгуудаа араас нь гаргасаар байлаа. Хамтлагийн бүтээлч байдал нь бизнес талаас илүү өргөжиж их хэмжээний мөнгөтэй болж эхэлсэн. Фредди өөрийн нэрийн автомашины компанийг байгуулж байсан төвөгтэй. Гэхдээ нэр алдартай болох тусам хүмүүс Фреддигийн хувийн амьдралыг сонирхох болжээ. Үнэн дээр түүний хувийн амьдрал тийм сайн байгаагүй. Хэдийгээр Фредди Мэритэй 7 жил амьдарч эхнэр нөхөр гэж өөрсдөө нэрлэдэг байсан ч хоёуланд нь ямар нэг зүйл дутуу байгааг үргэлж мэдэрдэг байжээ. Мэри түүнээс гэрлэлт болон хүүхдүүдийн талаар асуухад тэр ямар нэг байдлаар асуултаас зүхтаадаг байсан. Гэвч эцэст нь Фредди өөрийгөө бисексуал гэдгийг хүлээн зөвшөөрснөөр тэдний үл ойлголцол дууссан байна. Энэ талаар Мэри хожим ярихдаа тэр бисексуал байгаагүй гэдгийг би мэддэг байсан. Тэр ижил хүйстэн байсан гэж ярьсан байдаг. Фредди өөрийнхөө бэлгийн чиг баримжааны талаар аль биесны тайлбар хийж байгаагүй. Гэхдээ тэр Мэритэй шударга байж чадсан. Үндэ Фредди Мэрид маш их хайртай байжээ. Хэдийгээр тэд салсан ч насан туршдаа найзууд хэвээрээ үлдсэн. Тэд аль биесээр гэрэлж байгаагүй ч Фредди зөвхөн түүнийг л эхнэрээ гэж дууддаг байжээ. Тэднийг салсны дараа Фредди түүнд олон сая доллар болон том хувийн байшин авч өгсөн. Мэриг тэр байшинд шинэ амьдралаа эхлүүлээсэ гэж хүсэж байсан гэдэг. Мэрич тэр байшинд амьдарч гэр бүл үр хүүхэдтэй болсон байдаг. Ингээд тэдний харилцаа дууссаны дараа Фредди эрхчлөөг мэдэрч эхэлсэн. Фреддиг бисексуал байсан гэсэндэ бисексуал гэдэг бол эрэгтэй эмэгтэй хүний алинтай ч уулздаг хүйсийн төрөл. Гэхдээ Фредди илүүтэйгэр ижил хүйстэн байсан байж магадгүй. Тухайлбал дууны инженер Пол Прентер, рестораны ажилтан Винни Кирхбергер, тогооч Жо Фанали, Тони Бастон зэрэг олон эрчүүдтэй харилцаатай байв. Үүнээс гадна Германы жүжигчин Барбар Валентайн гэх мэт эмэгтэйчүүдтэй уулздаг байсан ч түүний амьдрал дах эрчүүд уламжлал олширсоор байлаа. Фредди Нью-Йорк болон Мюнхен дэх ижил хүйснүүдийн бааруудаар үзэгдэх болж өөрийгөө секс машин гэж нэрлэж байсан гэдэг. Гэвч Фредди бэлгийн чиг баримжааныхаа талаар хизээч илэн далангүй ярьж байгаагүй. Хэрв тэгвэл өөрийнх нь карьерт сөргөөр нөлөөлнө, эсвэл бүр мөсөн дуусгах гэж айдаг байсан байх. Тэр шүтэн бишрэгчдийнх нь анхаарал өөрөөс нь холдохоос айдаг байлаа. Тухайн үед ижил хүйснүүдийн харилцааны талаарх сэдв хориотой байсан. Гэхдээ энэ бүхний эцэст тэр өөрийн бэлгийн чиг баримжаагаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэр хүлээн зөвшөөрснөө хизээч өөрийн үгээрээ хэлж байгаагүй. Bohemian Rhapsody дууны үгэнд ээжээ би сая нэг хүнийг алчглаа гэсэн утгатай үг байдаг. Энэ үгээр тэр хуучин Фреддитэй салах ёс гүйцэтгэж байгаагаа илтгэсэн гэж үздэг. Энэ талаар асуусан сэтгүүлч нарт хандаж би өөрийн уран бүтээлийн талаар та нарт хэлж чадахгүй. Гэхдээ хүн бүр дуунаас маань онцгой зүйлийг олж хардаг шүү дээ гэж хариулж байжээ. Нэг сонирхолтой зүйл байдаг. Нэгэн удаа тэр эрэгтэй хүн шиг хувцалсан Диана гүнжтэй хамт ижил хүйснүүдийн бааранд бүтэн оройг өнгөрүүлсэн гэсэн цуу яриа байдаг. Гэхдээ хүнийг баталсан зураг бичлэг огт байхгүй. Фредди тансаг амьдрал эрхчлэн дуртай хүн байв. Үргэлж тансаг зэрэглэлийн галзуу үйлчлэгүүдийг зохион байгуулна. Түүний 41 насны төрс өдрөөр бараг 760 хүрэлцэн ирсний дотор Kylie Minogue, Jean-Claude Van Damme, Bon Jovi гэх мэт олон одод ирсэн байдаг. Түүний өдөр тутмын амьдрал шоу цэнгэнээр дүүрэн байсан. Хожимч тэр хэлэхдээ хүн хэд наслах нь хамаагүй. Гэхдээ амьдралынхаа хорон хүч бүрийг аз жаргалтайгаар мэдрэх хэрэгтэй гэж хэлж байжээ. Үүнээс гадна Фредди үнэтэй уран зураг, шазан эдлэлүүдэд мөнгө харамлдаггүй байлаа. Түүний гэр ховор тавилга, эртний эдлэлүүдээр дүрэн музей шиг л байдаг байсан. Фредди хар тамхи хэрэглэдэг байсан төдийгүй нэгэн удаа хар тамхины донтолт нь хяналтаас гарах үед түүний дотны найзуудын нэг Элтон Джон нөхөн сэргийг хэмжлэгээ хийлгэж амийг нь аварч байжээ. Ингээд 80-ад оны ихэр Фредди гялцал болсон цамцаатай айлж алдартай сахлаа хосож үсний засалтаа өрчилсөн. Түүний дүр төрх өөрчлөгдсөн хэрээр хамтлагийн хөгжимд ч гэсэн өөрчлөлт орж эхэлсэн байна. Тэдний 8 дахь цомог болох The Game цомог илүү жаз хэв маягтай байснараа бусдаас ялгаатай байлаа. Энэ цомог тэдний Америкийн чартад эхний байрт бичигдсэн цорын ганц альбом байсан. Queen хамтлаг аль хэдийнэ дэлхийг тойрон нийтдээ 70 концерт тоглоод байв.
тэд маш шахуу хуваартай байсан тул их ядардаг байжээ. Тиймээс 1982 онд хамтлаг хэсэг хугацаанд завсралга авахар шийдэв. Энэ үед хамтлагийн уур амьсгал таагүй болчихсон байсан бөгөөд тус бүртээ бие даасан төслүүдэд оролцож эхэлсэн. Фредди ч гэсэн Musicland студидтэй хамтарч бие даасан карьераа эхлүүлв. Энэ үед түүнийг хувийн карьер хөөгтөө дургүй байсан, үргэлж хамтлагаа санаж байсан гэж ярьдаг. Тийм ч учраас түүний дуунууд хангалттай амжилт үзүүлж чадаагүй. Британий чартын 10 дугаар байранд арай хийж орсон байдаг. 1981-ээс 83 онд Фредди Майкл Джексонтэй хамтарч хэд хэдэн дуун дээр хамтарч ажилласан. Гэхдээ энэ дуунууд мөн л төдийлөн амжилтад хүрч чадаагүй. Удалгүй тэдний хооронд маргаан үүсснээр тэдний ажил дуусав. Харин 1985 онд гаргасан бие даасан Mr. Bad Guy цомогт багтсан Made in Heaven, I Was Born to Love You дуунууд нь түүний нэр хүндийг дахин сэргээв. 80-ад оны дунд гэхэд Queen хамтлаг хөгжмийн салбарынхаа ахмадуудад тооцогдож эхэлсэн бөгөөд хамтлагийн нэр хүнд ч буурч байлаа. Тэдний дуунууд Америкийн чартуудын эхний 20-т багтгаа болсон байв. Гэхдээ тэдний шүтэн бишрэгчид олон байсан хэвээр 1985 онд болсон нэгэн тоглолт түүхэнд үлдсэн байдаг. Queen хамтлаг Этиоп болон Африкийн үлсгэлэнд нэрвэгдсэн хүмүүс зориулсан хандивын тоглолтод оролцох хурлага авсан. Тоглолтод дэлхийн олон алдартай одууд оролцсон ч 17 минутын турш тоглосон Queen хамтлагийн байлдан дагууллыг давж чадаагүй юм. Фреддигийн үзэгчдийг байлдан дагуулах төрөлхийн авьяас нь Вемблийн цэнгэлдэх хүрээлэндх 75,000 хүнийг нэг зэрэг хөдлөж цэнгэлдгийг нураах шахсан гэдэг. Энэ тоглолтыг дэлхийн хүн амын 40% буюу 1.9 тэрбум хүн үзсэн байна. Үзэгчдийн хүлээлт тэдэнд урам зориг өгч хамтлаг дахин цомог гаргаснаар сая хувь борлогдсон байдаг. Харин Фреддигийн амьдралд гарсан өөрчлөлтийг төдийлөн анзаарсангүй. Нэгэн удаа Фредди ижил хүйснүүдийн бааранд Жим Хаттон хэмээх өсчин залуутай танилцжээ. Үүнээс хойш тэдний харилцаа Фреддиг нас барах хүртэл үргэлжилсэн. Үнэн дээр Жим туранхай харжуудад дургүй байсан ч Фреддид тэднээс ялгарх ямар нэг зүйл байсан гэж хожим ярьсан байдаг. Үнэн хэрэг дээрээ Фредди Жимд татагдж түүнтэй уулзахын тулд бүх зүйлээ зориулдаг байлаа. Ингээд тэд 1986 оноос хамтдаа амьдарч эхэлсэн. Жим өмнөх ажлаа орхиж Фреддигийн гэрийн цэцэрлэгчээр ажиллаж эхлэв. Үүний төлөө Фредди түүнд сард 600 фунт төлдөг байжээ. Фреддигийн гэр бүлийнхэн нь Жимийг зөвхөн түүний цэцэрлэгч гэж ойлгодог байлаа. Тэдний харилцаа үнэхээр гүнзгий байсан төдийгүй дууч нэг нас барсны дараа Жим түүний тухай ном гаргасан байдаг. Ингээд 1986 онд гаргасан A Kind of Magic цомог нь мөн шууган тарьж байсан ч Фреддигийн эрүүл мэндийн байдал муудаж эхэлсэн. Тайзан дээр бүх зүйлийг мартаж, үзэгчдийг байлдан дагуулдагч бусад үед тэр маш их ядардаг байлаа. Энэ цомгийн тоглолт бусад тоглолтуудын адил өнгөрсөн ч хамтлагаараа хийсэн хамгийн сүүлийн тоглолт байсныг хэн ч мдээгүй юм. Өвчнөдөө шаналж байсан Фредди ойр дотны хитгэн хүмүүсээс бусад хүмүүсээс өөрийгөө холдуулсан байна. Түүний өвчний тухай 100 яриа 86 оноос гарч эхэлсэн. Түүнийг дархлал олдомлын хомсдол буюу доохон шинжилгээнд орж байгаа харагдсан гэж сонинууд бичих болжээ. Энэ хугацаанд Фредди тэдний яриаг тоосонгүй бие даасан дуунуудаа гаргасаар 1988 онд Фредди өөрийн дуртай дуурийн дуучин Montserrat Caballé-тэй хамтарч Барселона нэртэй дуугаа тайзан дээр тоглов. Шал өөр жанрын хоёр дуучдыг нийцгүй гэж ярьж байсан ч дуу гарсны дараа хүмүүсийн бодол өөрчлөгдсөн гэдэг. Харамсалтай нь энэ үзүүлбэр Фреддигийн олонний өмнө гарсан сүүлчийн тохиолдол байв. Тухайн үед доохтой гэсэн онш нь аль хэдийн батлагдсан байлаа. Ирч хүчээр дүүрэн байдаг байсан Фредди үргэлж ядарч туйлддаг болсон. Түүнийг өвчтэй гэдгээ мэдхээс айж байсан учраас шинжилгээний хариу хэлэхээр уцтсан эмчийн дуудлагыг Мэри авсан гэдэг. Учир нь Фреддигийн өмнөх хамтрагч нараас доохоор нас барсан хүн байсан учраас Фредди аимшигт мэдээ дуулахаас айж байсан байж магадгүй юм. Харамсалтай нь тэрийн өвчнөө хинээс авсан болохоо мэдэх боломжгүй байсан. Тэр маш олон удаа тохиолдлын бэлгийн хавьталд ордог байжээ. Түүний өвчнөд хуучин эхнэр Мэри болон найз залуу Жим Хаттныг хожим буруутгаж байсан ч Мэри халдвар аваагүй. Харин ч Жимд Фредди халдвар өгсөн гэж үздэг. Орчин үед энэ өвчнийг бүрэн эмчлэхгүй ч олон жилийн турш амьдарч болох эмчилгээ гарсан. Харин тухайн үед доохоор өвдсөн хүнийг зайлшгүй үхэл хүлээдэг байжээ. Фредди өөрийгөө халдвартай гэдгээ Жимд хэлж, намайг орхиж явсан ч би ойлгоно гэж хэлэхэд Жим, би чамд хайртай, би хаашаач явахгүй гэж хариулсан байна. Эрүүл мэндийн байдал хүнд байсан ч тэр дуу бичгээ зогсоосонгүй. Хамтлагийнхаа 3 цомог дээр ажилласаар байлаа. Зарим цомгийнхаа дууны клипэнд сул дорой туранхай харагдахгүй тулд зураг авалтыг харцгаанаар хийсэн байдаг. Мэдээжээр аялан тоглолтын хүч чадал түүнд огт байсангүй. Алдарт Show Must Go On дуу нь Фреддигийн энэ ертөнцтэй салах ёс гүйцэтгэсэн явдал байлаа. Энэ дуу маш өндөр ур чадвар шаардсан дуу байсан тул ядарч туйлдсан Фреддиг дуулж чадна гэж хүмүүс үнэндээ бодоогүй. Гэвч Фредди
Новш гэж би чадхал болно гэж хэлээд дуулсан байдаг. Энэ дууг тэр нас барахаасаа 1 сарын өмнө бичүүлсэн юм. Ер нь түүний амьдралын сүүлийн жилүүд тэмж гэрэл гэгээтэй байха болсон. Олны өмнө бараг харагдхаа болж ихэнх цагаа гэртээ муурнуудынхаа хамтаар өнгөрөөдөг байсан. Дуучин Элтон Джон түүнтэй уулзсан тухай нэгэн дурсамжиндаа тэр бараг орноосоо ч босч чадхаа болж хараан муудаж биеийн туралдаар дүүрсэн байлаа. Гэсэн ч тэр ховжив ярьж хошин зангаа алдаагүй байсан гэж ярьжээ. Ингээд эцэст нь Фредди 1991 оны сүүлээр өөрийгөө доохын халдвартай гэдгээ олон нийтэд ил тод зарлав. Тэгээд ойр дотны хүмүүстэй ч гайзавлан уучлахгүй байхыг хүсэж байгаагаа ярьжээ. Харин дараа өдөр нь домогт дуучин 45 наснда нас барсан. 2018 онд түүний амьдралын талаар өгүүлсэн кино гарч шуугиан тарьсан бөгөөд киноны гол дүр шилдэг эрэгтэй дүрээр Оскар хүртсэн билээ. Энэ киног үзээгүй бол заавал үзээрэй гэж зөвлөе. Түүнийг нас барснаас 1 жилийн дараа хамтлагийн гишүүд тоглолт зохион байгуулж цугларсан 20 сая долларыг доох эсрэг тэмцэхэд хандив болгон өгсөн байдаг. Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд хүнд өвчнөөр шаналж байсан ч тэр уран бүтээлээ хийсээр хүсэл тэмүүллээ огтхон ч алдаагүй. Тэр ямар нэг тусгай эмчилгээ хийлгээгүй бөгөөд төгсгөл ойрхон байгааг маш сайн мэдж байсан гэж үздэг. Олон жил өнгөрсөн ч Фредди Меркури дэлхийн хамгийн агуу дуучдын нэгээр зүй ёсоор нэрлэгдсэн хэвээр. Түүний хөшөө дурсгал хаасаагүй босч дуулсан дуунууд нь дэлхийд даяар хүмүүсийн сэтгэлийг хөдөлгсөн хэвээр. Түүний дуу хоолой, өвөрмөц хэв маяг, хошин шогийн мэдрэмж, хүсэл эрмэлзэл нь хизээч мартагдахгүй гэдэгт итгэдэг. Одод үзэгчдийг байлдан дагуулдаг. Харин домгууд цаг хугацааг байлдан дагуулдаг. Бичлэг таалагдсан бол like, share, subscribe